утсан ч гэж нэрлэгддэг. Ерөөсөө бүх зүйл бол цаг хугацаар хэмжигддэггүй. Тийм учраас ганцхан хүнд мэдрэмж өгөх зүйл бол хавтгай дээр буусан зүйл айгүй сайн мэдрэмж өгч та хаана байна вэ? Юу хийж байна вэ? Хаана оршиж байна гэдгийг хавтгай дээр буусан дүрслэл, зураг, уран зохиол бол ялангуяа энэ зургийн дүрслэлийн энэ урлаг бол шууд илэрхийлж байдаг. Тийм учраас би одоо хэд хэдэн зураг энэ талаар бодож зурж байсан. За нэг гэвэл тэр хүн янз янз байх юм да. Би одоо жишээлбэл өөрөө ингээд манай гэр бүлийн хүн одоо эхнэр маань одоо нас ахаад ч тэр цуслан дээр очих дуртай. Цуслангийнхаа зургийг цуслан дээрх зураг зурулах, тэгээ хамт зургийн тухай ярих, эсвэл тэр ургамал ногоо тарьж, мод энтер тарьж, тэр энтрийг ингээд услах, тэрнтэйгээ баг өөрөө бол тэр цэвэрлэж тэр юм уг нь авч явахдаа зэрлэг энтрийн зулгааж явахдаа бол баг ургамалтайгаа, модтойгоо харьцаж ярьж идэг зарим тохиолдолд. Тэгээд энийг дутуу орхичвол энэ гомдоо дурахгүй ч гэдэг ч юм уу тэгж хүртэл ярьдаг. Тэгээд тэр байдлын тэрийг одоо өлзийт цуслан гэсэн нэг зураг зурсан. Тэгээд тэр зурагнда бол би ягаад ч юм нөгөө тухайн үед бас анх удаа яг тэр өлзийт цуслангийн тухай шал өөр одоо өнгөөр зурхийг ирмэлцэж зурсан зураг байгаа. Тэгээд тэрэнд зориул зургаан зураад тэнд бас нэг дөрвөн мөрт энэ тэр доотлолт нь бичээд наацсан байгаа. Тийм байгаа. Тэгээд зураг бол өөрөө түрүү хэлсэн яруу найраг дуу хөгжмөөс гадна нэг удаа дэлгэцэн дээр гардаг учраас нэг удаа хамгийн гайхалтай үзмжийг, гайхалтай ориглыг, гайхалтай тэр цэцгийн дэлбээ байлахад дэлбээг тухайн цаг мөчид шууд хүнд тусч идэг. Бүх зүйлийн өөрөөр хэлбэл яруу найрагтч байдаг бүх зүйлийн үндэс шим тэр ус ундаалж байгаа зүйл тэр үзүүр дээр ирээд цэцгэлдэж үрлэж ингэ хөгжиж идэг. Тийм учраас зураг яг тэр цаг мөчид моментод шууд гаргаж тавьдаг. Ялангуяа сэтгэлээс гарсан уран зураг бол гайхалтайгаар тэр ухаан хүний мэдрэмжийг бусдад түгээхэд айгүй маш гоё тийм ач холбогдлыг өгдөг, хэрэгсэл болдог юм зүйл би тэгээ энэ дээрх энийг өөр хобби юм даа ингэ сонирхоод зурдаг. За өөр бүтээл гэвэл бас энэ хосын гудамж гэдэг нэг зураг байна. Түрүүн энэ дээрээс бас өөртөө чи хуваалцж ирсэн. Энэ зураг ер нь бол дижитал зураг зурхад маш хөдөлмөр гаргана. Яагаад вэ гэхээр энийг таблет дээр ч байсан, гар утсан дээр ч байсан маш их задлаж зурах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл энэ зургийг ингээд гарынхаа хурууны өндгөөр ингээд бүр ингээд задлаа дэлгэж өгнө. Дэлгэж өгөөд дэлгэсээр хагаад нэлээд нарийн пиксел дөрвөлжингээр нь ингээд гаргаад томруулаад эрэхтэй гэн зэрэг. За тэр хэд болох нь ямар ч байсан тэр дөрвөлжин болгоноор нь задлаа эрэхтэй гэн зэрэг. Тэр дөрвөлжин будах хэрэгтэй болно. Тэр дөрвөлжин будаад хэсэг дөрвөлжингүүдийг будаж жагаад буцаагаад хумаад ингээд харахад бол дүрс өөрөө үүссэн байх ёстой болно. Тэгэд энэ бол нэлээд чимхлүүр ажил орно, төвчээр орох хэрэгтэй болно. Дээрэс нь өөрийн нөгөө урлаг, уран сайхны арт учраас тэр мэдрэмж, өнгөний мэдрэмж, тавилт гүн байх уу, нэмгэн хөнгөн байх уу гэдгийг хүртэл тэр зураг дээр өнгөн өөрөө сонголтыг хийж ингэж зурагдана. Хэд давхар зурагдах уу? Тэр болгоныг тэн дээрээ хийн. Эн чинь одоо Infinity Finder гэдэг сайхан програм гарсан байна. Зураач артистууд зориулагдсан. Тэр артист хүмүүс зориулагдсан зураг тэр одоо програм болвол их дөхөмтэй болгож өгнө. Тэгээ маш олон сонголтыг өгнө. Бие биендээ ингээд яг усан будаг шиг уусаж өгнө. Зарим тохиолдолд бүр усан будгийн зураг шиг уусаж өгнө. Давхарлахтай ганцаар дахиад гүн болно. Давхарлаад байвал улам гүн болоод байх жишээтэй. Тийм бага. Тэгэд энэ өөрөө бас эмзэгэлтэй нэг л буруу дарах юм бол делет хийгдчихдэг. Бас явдалтай. Буруу юм дээр дараад санд минд зурж агаад санд минд буруу өөрчлөгдөх юм бол шууд делет хийгдээл тэгээд дахиж тэр зураг, тэр эмоц, тэр бүх байдал
үгүй болох магадлал айгүй өнтертэй. Тэгэл энэ яг Солонгос орны одоо сакура дэлгэрэх үеийн ингээд залуусын гудамж талбай ингээд эргэн тойронд одоо ингээд ийм одоо жижиг мод дээрээс нь авраг том сакура мод цэцгэлж байгаа. Тэгээд энд залуус явж алсын үл мэдчих зам мөр тийш явах тэнд ингээд тодорхой ингээд од гэрэл ингээд дөнгөж анивчж өгөөд тэр үл мэд харгуй руу одоо хос эрэгтэй эмэгтэй хос залуус одоо ямар нэгэн мөрөөдөл зүйлийг хүүрэн ярилцаад ингээд алхаж байгаа байдлыг энэ өн гинтер бол зориуд яг харагдахад бол бас зүгээр хөх ногоон тэр өнгүүд харагдах боловч нарийн ажиглах юм бол ягаан уусалттай ягаан зам харгуун хүртэл тийм байх уусалттай ийм байдлыг л одоо хүний зүрх сэтгэлийн гүнээс гарч байгаа ийм байдлаар л ингээл хүмүүст хүргэе гэсэн утга санаа гэдэрхэд энэ ингээ хараад байвал ингээд нэг мөрөөдлийн ертөнц цаашаа яхаа хүрэх үү гэдэг нь маш тэр хоёрт тодорхой болохоос бусд хүмүүст нэг одоо ямар ч сан цаашаа явах юм байна гэсэн санаагаа гарч ирэх энэ жишээд. За тэгээд бахан орчлаа. За тэгвэл зүгээр. За тэгээд та өнөө гаргаж байгаа тэр өдөр чи уулзъя. Тэгээд танд өөр бас хэлэх үг байна уу? За тэгээ. За би баярлаа. Тэгээд гол нь бас залуус тандж байгаа гэдгийг бас утга санаа нь тэр юм байна. Тэрнээс би өөрийгөө алдаршуулах үндэ сонирхлоо. Үндсэндээ алдар нь бурханд байдаг гэд угаасаа номлолд байгаа. Би одоо эдийн наснд их алдарших ямар ч хүсэл эрмэлзэл хамгийн гол нь залуусд энэ бүтээл энэ зүйлийг энэ оролдлогыг энэ бол зөвхөн минийх бол оролдлого гэж хэлнэ шүү. Биднээс төгс дууссан нийтрээ гэж юм хэлэхгүй. Түрүүн би хэлсэн шүү дээ. Болсонд бол тэр түүний бүтээлээ гэж. Өөрөө болсон гэж үзвэл тэр таны бүтээл. За тэгээд бас давхар манай зарим одоо дүүнер бас нэг жижигхэн тийм бүтээлүүдийг бас нэг булан маягтайгаар бас оруулж байгаа. Тэр нь яг хоошид ингээд хүүхдүүд залуучууд нийлж ягаад үсгэлэн гаргаж болох байхгүй юу? Бас энийг би давхар сануулах гэж би хийж байгаа юм. Одоо миний акционер нийлж ягаад нэг үсгэлэн гаргавал би гаргаж өгөхөд бэлэн байгаа. Яг тэгвэл би стендийг өөрөө хийчлээ. Стенд хийн гэдэг бол 6-аас илүү давхар маш олон хоногийн хөдөлмөр болчихж байгаа. 10 хоногийн хөдөлмөр болчихж байгаа шүү дээ. Тэр чинь стендийг хий, гагнан бүгдийн угсар нь яг бэлтэн. За дээрэс нь стенд бэлэн болсон учраас зургуудыг өлгөхөд ямар ч бүр талбайлаа ивэл стенд үсгэлэн гарна. Ягаад гэвэл хүүхдийн парк 6 сарын 1 боллоо гэхэд стенд тавиад би шууд хүүхдүүдийн үсгэлэнг шууд гаргахад бэлэн болчихж байгаа байхгүй. Тийм учраас талбай дээр, гадаа талбай дээр хаач байсан үсгэлэн гаргахад бэлэн. Олон хүн нүд хүрчихэд болох зүйл гэж бодож байгаа. Үсгэлэн гаргахад туслаж дэмжсэн бүх хүмүүс талархсныг дахин хэлье. Ягаад гэвэл энэ бол маш том ач холбогдолтой. Надад бол маш их талархвштай зүйл байна. За дээрэс нь үзэсгэлэнг бол ерөөсөн хамгийн гол нь нөгөө нүд үнэнч гэдэг үзэсгэлэн үзжил хүн кайп авч тэрнээс таашаалыг хүртнө гэхээс биш яриад бол баг дэми зүйл би нэг тэгж бодож байна. Үзээд болоо хүн хүнд өөр өөр ингэсэн өнцөг сэтгэлгээгээр үлдчихэд л болоо.